Matthew Dicks Someday is Today гэдэг номны талаар өнөөдөр ярилцаж бодлоо. Ингээд зохиолчийн хувьд бол товч танилцуулахад 3 удаа үхлийн ирмэг дээр очиод ботсон 22 настайд нь ээж аав нь гэрээс нь хөөгөө явуулсан, орон гэргүй болсон, машин даахнах болсон, ажилгүй болсон. McDonald's гэд ажиллаж байхдаа менежер хийж байхдаа мөнгө алдаад тэгээд тэрнээсээ болж хэрэгт ороод тэгээд амьдралын хамгийн дооцогтой очсон байгаа. Тэгээд тэрнээс хойш тэр хэд хэдэн номны зохиолч, хэд хэдэн новел, хэд хэдэн гоё романууд бичсэн, storyteller, хормын DJ, the consultant, podcast, blogger гэдэг айгүй их олон хүн юм амжуулсан хүн байгаа. За Matthew Dicks энэ номороо биднэрт амьдралдаа ер нь яаж харамсахгүй амьдрах уу, яаж үр бүтээлтэй амьдрах уу гэдгийг өөрийнхөө амьдралын түүхэнд үндэслэн биднэрт харуулахыг зорьсон. Тэгээд миний хамгийн ихэнд асуусан асуулт энэ хүн яаж ийм их юмыг зэрэг ингэж бүтээж чадваа, яаж ийм ихийг амжуулж чадваа За энэ ном бол 4 хэсэгтэй. Тэгээд 22 бүлэгтэй. Тэгээд бүлэг болгоно одоо зөвлөмж гэх юм уу actionable plan яаж үр бүтээлтэй амьдрах уу гэдэг 22 тийм зөвлөмжтэй. Тэгээд 22 тэр зөвлөмжийг ерөөсөө шууд та бид нар ингээд амьдралдаа шууд хэрэгжүүлэх боломжтой. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Хэрв та манай сувгийг анх удаа үзэж байгаа бол лайк, шеэр дараарай. Тэгээд бас subscribe хийх мартаваа. Ингээд let's talk about money. За би тэгээд энэ номны 4 хэсгээс миний амьдралд хамгийн хэрэг болсон миний надад хамгийн сэтгэл төрүүлсэн 22 бүлгийг сонгож аваад энэ видеонд ярилцъя гэж бодлоо. Ингээд эхний бүлэг нь юу гэхээр цаг хугацаа. За хоёрдугаар бүлэг нь юу гэхээр шийдвэр гарга гэдэг бүлэг байна. За гуравдугаар бүлэг нь болохоор тусламж, дөрөвдүгээр бүлэг нь болонгууд амьдр гэж би орчуулад байгаа. Ингээд энэ 4 хэсгээс 22 бүлгийг миний амьдралд юу хэрэг болсон, яаж би өөр амьдралдаа ингэж хэрэгжүүлсэн, яагаад би энэ бүлгийг сонгосон гэдгийг хамтдаа ярилцъя. За эхний хэсгийн 1-р бүлэг нь болохоор chapter 1 100 year old plan гэж. За энэ дээр юу гардаг вэ гэхээр 1992 онд Matthew Dicks McDonald's ресторанд менежер хийж байхдаа тухайн 22 настай байсан. Тэгээд тийм дээрмийн халтгад өртөөд тэгээд толгойнхаа артал ингээ буу толгуулаад газар хөвтчихсэн байгаа. За тэр үедээ за ерөөсөө яг үхэх юм байна гэж бодоод тэгээд хамгийн гол нь үхээс айсан тийм ямар ч тийм мэдрэмж байгааг хамгийн гол нь айгүй харамсах мэдрэмж төрж исэн гинэ. За тэгээд ямар харамсах мэдрэмж төрж исэн бэ гэх юм бол гэвэл за би ингээ 22 настай яг одоо ингээ үхэх юм байна. Ингээ буцаад бодохоор би амьдралдаа юу ч хийж бүтээгээгүй юм байна. Ямар харамсалтай юм бэ 22 жил амьдрахдаа би юу ч хийж бүтээгээгүй яагаачгүй ингээ үхэх юм байна штэ гэд маш тийм том харамсах мэдрэмж төрж исэн гэж. За тэгээд мэдээж азар тухайн үед үхээгүй. Энэ явдлаас хойш 5 жилийн дараа Matthew Dicks McDonald's-ийн ресторанд 100% менежер хийдэг DJ хормын DJ гэдэг бизнес жоох эхлүүлсэн явж ирсэн. Тэрнээс гадна их сургуулийнхаа сонингийн тийм эрхлэгч, сонингийн бичигч, эдитор хийж ажиллаж авах хугацаанд 2 коллеж 2 дэгритэй төгссөн байгаа. Тэр явдлаас хойш 7 жилийн дараа өөрийнхөө өсөж ирсэн баг сургуулийн багш болсон байгаа. Тэгээд 2009 оноос хойш 6 роман бичсэн. Тэгээд энэ их амжилт нь ерөөсөө тэр амжилтынх нь нууц нь McDonald's-ийн шалан дээр толгоондоо бууд толгуулад хөвтчих одоо төрсөн тэр харамсал гэж ярьсан байна. За тэгээд энэ номонда Matthew Dicks 100 year old plan гэдэг аргыг биднэрт ингээд зааж өгсөн байгаа. Тэгээд энэ ямар арга юм бэ гэхээр заавал бид нар Matthew Dicks шиг толгоондоо бууд тулгуулж иж ойлгохгүй 100 year old plan гэдэг аргыг ашиглах юм бол за амьдрал чинь богинох юм байна амьдралдаа хийж бүтээх одоо тийм их цаг биднэрт байхгүй гэдгийг ингээд ойлгох юм байна гэдэг. Энэ арга нь яадаг юм бэ гэхээр бид нар ямар нэгэн шийдвэр гаргахдаа томч бай, жижиггэнч бай, яг одоогийнхоо эмоцороо, яг одоогийнхоо байгаа тэр ситуацаас шийдвэрээ гаргахгүй хамгийн гол нь ирээдүйн өөрөө очиод 100 настай ингээд эмнэлгийн орон дээр ингээд үхэх гэж байгаа ингээд 100 настай өөрөөсөө ингээд асуу гэсэн тийм санаа гаргаж ирсэн. Тэгээд хэрэг би өнөөдөр яг ийм шийдвэр гаргавал миний ирээдүйн 100 настай хүн яг ямар шийдвэр гаргах байсан болоо гэж 100 настай хүнээс асуу гэсэн тийм санаа гаргаж өгч байгаа. Айгүй сонирхолтой. За тэгээд Matthew Dicks энэ номондоо бичгтээ одооны Dicks шийдвэрээ яг одоогийн моментоо ч юм уу юу бодож мэдэж байгаагаас шалтгаалж яг одоогийн ад жаргал таашаалын төлөө ямар нэгэн шийдвэр гаргадаг. Гэхдээ тухайн үед гаргасан шийдвэр нь яг окей. Гэхдээ ерөнхийдөө ихэнхдээ бол урт хугацаанд буруу шийдвэрүүд байдаг. Тийм учраас би 100 year old plan гэдэг ийм аргыг гаргаад тэгээд өөрийнхөө 100 настай эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа
өөрөөсөө асуух тийм аргыг ингээд болж олсон гэдэг. За тэгээд энэ арга дээр надад ямар юу бодогдсон гэхээр одоо бид нэр айгүй их завгүй гэж явдаг ус үү, айгүй их завгүй мэдээж ажилтай завгүй байгаа. Тэгээд хүүхдүүд альсгүй өөрийнхөө хайртай хүмүүст ингээд их сайн цаг зав гаргадаг юм санаа. Бид нэр завгүй гэж 2-3 цаг машин төвжирдэг. Тэгэл 4-5 цаг өдөрт уцаа мааждаг тий. Тэгсээр нэ хүүхдтэй нэг 30 минут юм уу нэг цагийн зав гаргахгүй завгүй явсаар байжгаад хизээ нэгэн цагт хүүхд чинь тоглоё гэж асуухаа болно. Хизээ нэгэн цагт хүүхд чинь янда ярихаа болно. Тэгээ хизээ нэгэн цагт одоо тий өөхийнхөө өмнө тухайд хүүхдтэйгээ жоохон цаг гарахгүй яаваа гэж харамсахгүй тулд тий 100-year-old plan гэдгийг Matthew Dicks номонд гоё тайлбарлаж өгсөн. За хоёр дахь бүлэг нь миний амьдралд айгүй нөлөөсөн импакт өгсөн бүлэг нь юу гэхээр sleep correctly зөв унтах гэдэг. Тэгээ хүмүүст Matthew Dicks-ээс асуухтаа ихтэй ингэж асуудаг юм гинэ. Чи яаж ийм их юм зэрэг ингэж амжуулж чаддаг юм бэ те? Альсгүй чамд ямар нэгэн ийм шид байгаа, шидтэй. Альсгүй чи 7 хоногт нэг юм 2 цаг л унтдаг. Тэгэхээр бол ийм олон юмыг ингээ те өдөрт ингээ 24 цагийн дотор ийм их юм амжуулна гэж байхгүй гэж асуудаг. Тэгээд Matthew Dicks энэ хүмүүст юу гэж хариулдаг гэхээр би бол надад бол ямар ч ичэд байхгүй. Би бол нормал яг хүмүүстэй унтдаг. Гэхдээ зарим хүмүүсийг бодвол өөрийнхөө генээс ч юм уу те цаанаас шалтгаалаад нэг юм 2 цагаас бага унтдаг байж магадгүй. Гэхдээ тэр хүний унталтын чанар нь ерөөсөө 10 цаг, 11 цаг, 9 цаг, 8 цаг унтдаг хүнийхтэй ижилхэн байдаг гэдэг гэсэн санааг номдо бичиж өгсөн. Тийм болохоор хүний унталт те ерөөсөө унталтын чанар нь бидний одоо яаж сэтгэж бодох, бидний перформанс, бидний хэр үр бүтээмжтэй байх тэр айгу яг шууд нөлөөлдөг гэсэн санаа гаргав. Тэгээд мань зохиолч зөв унт гэдэг энэ бүлэгтээ биднэрт юу гэж зөвлөж ийн гэхээр ерөөсөө унтах гэдэг зүйлийг те ерөөсөө нүдний цүцгийг мэд хайрлаа гэсэн санаа гаргаж өгч. За тэгээд энэ бүлэгт өөрийнхөө техникээс хуваалцсан байдаг. Жишээлбэл өдрөө болгоно нэг цагт унтаж нэг цагт сэрэх ёстой тий. Ор бол ерөөсөө унтах зорилттой гэж бичсэн байдаг. Тэрний үс үхээр бид нэр орондоо ороод унтахаас өмнө уцаа мааждаг ч юм уу, ном уншдаг ч юм уу, альсгүй зурагт үздэг ч юм уу тий. Тэгээ унтлаа 1-2 цаг ингээл хөрөөдөг ч юм уу тий. Тэр бол ерөөсөө Matthew Dicks гэдэг хүний хувьд хий дими ингээд үрж байгаа цаг тий. Ор бол ерөөсөө унтах зорилттой. Ороод 10 минутын дотор үдэ анаал унтаал өглөө ингээд босох зорилттой. Тийм санааг явуулж байгаа. Тэгээ white noise гэдэг тий. Би нэг бас сайн мэдгүй юу white noise гэж яг юу гэдэг юм. Та нар өөрсдөө шалгаад үзээрэй. Тэгээ мэдээж хэрэг зөв амрах хэрэгтэй, стрессээ тайлах хэрэгтэй, бясалгал хийх хэрэгтэй гэж бичсэн байгаа. Тэгээд мэдээж дасгал хөдөлгөөн тий, биеийн тамир, спорт, хүн фит байх хэрэгтэй. Тийм бол одоо тий нойрны чанар гэж яриад байгаа. Нойрны чанарт маш их шууд нөлөөлдөг гэж бичсэн байдаг. Тэгээд бас сэрүүлэггүй сэрж сурах хэрэгтэй. Ягаад тэгэхээр нэг цагт унтаад нэг цагт ингээд босоход хүний биологийн цаг нь ингээд яг таарсан тохирсон байдаг. Тэгээд 18-аас 20 градусын хинд унтахад маш тохиромжтой тэгээ халаалтай өрөөнд унтахад хэрэггүй. Тэгээд унтах гэж байгаа өрөөгөө маш сайн харанхуулах шаардлагатай гэж бичсэн байдаг. Ягаад тэгэхээр нөгөө биологийн цаг чинь сэрэх цаг чинь болоогүй байхад 100 бол маш ихт нар гардаг те тэнгууд ингээд гэл тусангууд сэрэх болоогүй байхад ингээд автоматар сэрэх ч юм уу те ингээд нойрны ритмийг алдагдуулдаг гэдэг ийм техникээсээ хуваалцсан байдаг. Тэгээд энэ бас надад маш эргээр нөлөөлдөг. Тэгээд би одоо ер нь манай гэр бүлийнхэн ер нь нэг цагт унтаж нэг цагт сэрдэг. Тэгээд заримдаа бол би бол бас тэр ритмусээ жоохон алдчих гад байдаг. Заримдаа тэмцэнтэй ч юм уу ингээд бэлэг мэлгэлтэй үе жоохон оройтод унтаад тэгээд маргааш өглөө босхгүй ч юм уу те. Тэгээд би одоо бол яг нэг цагт унтаад нэг цагт сэрэх тийм ритмусээ ингээд баг олцсон явж байгаа. Тэгээд орой нэг 9-өөс 10 цагийн хооронд унтаад өглөө нэг 5-аас 6 цагийн хооронд сэрдэг байгаа. Тэгээд дасгал хөдөлгөөн мэдээж хийн, тэ стрессгүй байна, стрессээ тайлах хэрэгтэй. Тэгээд ер нь бол орондоо ороод янз бүрийн утас бол оролцоо байсан. Ингээд орныхоо дээр мэр ер нь унтлахныхаа өрөөнд утасаа ингээд тавхаа юм бий болцсон. Заримдаа яг орныхоо унтахаас өмнө заримдаа жоохон хайд ном уншдаг. Тэгээд тэр бас заримдаа ямар номоос шалтгаалаад шүн бас тэ ингээд нойрны чанарт бас хаяа нөлөөлдөг гэж би харж байгаа. Тийм учраас зөв унталт нойрны чанар гэдэг юмыг маш сайн ойлгож авсан байгаа юм нас. Шийдвэр гарга гэсэн бүлэг байгаа. Тэгээд эндээс chapter 10 дугаар бүлгийн 5-year plans are inviting the universe to drop a piano on you гэж.
Matthew Dix нэг хүний түүхийг ярьсан байдаг. Тэгээд тэр нь яасан гэхээр мань нэр нэг хүнтэй гольф тоглож гин л дээ. Тэгээд тэгсэн чинь тэр гольф тогложод тэр хүн мань хүнд би ингээд шинэ хүнтэй болсон. Тэгээд би одоо гэр бүлтэй жоохон цаг зав гарах хэрэгтэй байна. Тэгээд ингээд одоогийнхоо ажлаа солио те арай жоохон бага цагтай тэгээд чөлөө цаг ихтэй тийм ажилд ормоор байна. Ингээд юу хийвэл яах вэ хүү гэдэг. Тэгээд тиймэрхүү жоохон яриа өрнөө. Тэгээд тэгсэн чинь Matthew Dix өөрөө би бага сургуулийн багш те ингээд ерөнхийдөө бол айгүй боломжийн цаг те цагийн хувьд айгүй боломжийн тийм хүн байдаг гэх. Тэгээд тэгсэн чинь нөгөө тийм үү гэдэг. Тэгээд ер нь ямар хуу боломж байдгийг Matthew Dix-с жоохон зөвлөгөө авсан гэдэг. Тэгээд мань хүн яг зөвлөгөө өгөөд 6 сарын дотор ингээд курс хийгээ те 3 сард ингээд курс хийлгэхэд 9 сард гэхэд ч ингээд багшлаад эхэлчихнэ. Тийм учраас ингээд одоо 3 сард эхлүүл ингээд би чам туслах гэдэг ингээд бах юм яриа өрнүүлж байгаа. Тэгээд тэр өдрийнхөө тэр ярианыхаа эцэст нь мань хүн одоо тэр тоглож исэн гольф хамт тоглож исэн зал юу гэж хэлсэн гэхээр яг одоохондоо бол би яг наадах чинь 3 сар хийж амжихгүй байна. Гэтэ би яг 5 жилийнхаа төлөвлөгөөнд наадах чинь ингээ оруулчих тий. Тэр залуу 5 жилийн хугацаанд одоо тэр тий багшийн курсыг хийгээд эзэн нэгэн цагт багш болёо гэж Matthew Dix хэлсэн байна. За тэгээд Matthew Dix юу гэж бодсон бэ гэхээр юу нь 5 жил вэ? 5 жил ч амар урт хугацаа шүү дээ. Бид нэр маргааш амьдрах тий маргааш амьд байх үгүй гэдэг мэдэхгүй. Өнөөдөр ингээ гараа авсан чинь машин мөргүүлээд өгчих юм уу? Тий өнөөдөр маргааш нэг өвчин тусаа тий 2 жилийн дотор өгчих юм уу? Мэдхгүй шүү дээ. Юу нь 5 жилийн тий план бэ? Юу нь 5 жилийн төлөвлөгөө вэ? 5 жил гэдэг бол амар урт хугацаа гэж энэ Matthew Dix-ийн бичснээр бол маш урт хугацаа. Тэгээд 5 жилийн төлөвлөгөө гаргана гэдэг бол маш инээдэнтэй асуудал гэж бичсэн байдаг. Тэгээд энэгээрээ бид нарт юу хэлхийг хүссэн бэ гэхээр ерөөсөө хийх гэж байгаа юм а тий. Заавал жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа ч юм уу гэхгүйгээр яг одоо хий. Ингэчүүл энийг хийн. За ийм юм болчвол эмзээ дайны дараад их чинь одоо бид нар ингээд яг ийм perfect moment ингээд хайгаад байдаг юм байна. Яг ингээд тохирсон үе. Тэгэхээр яг тохирсон үе гэдэг бол хизэж байдгүй. Яг тохирсон үе ч юм бол яг л одоо, яг л өнөөдөр тий. Тэгэд энэ бүлгээрээ бид нарт хийх гэж байгаа юм бол яг одоо хий. 5 жилийн дараа биш, 2 жилийн дараа биш, 2 сарын дараа биш. Хизээ perfect moment юм бэ гэхээр эсвэл яг одоо. Someday is today гэж. За дараагийн бүлэг нь болохоор 12 дугаар бүлэг нь How did they do it гэдэг ийм бүлэг байгаа. Тэгээд энэ бүлэгт юуны тухай гардаг вэ гэхээр хүмүүс бид нар ямар нэг юм хийгээ те. Тэгээд хурдан хүн үр дүн гарч ирэхгүй л айгу шантардаг. Тэгээд хийж байгаа юм болчдөг. Тэгээд яг энэ эсрэг Matthew Dix 2005 онд зохиол бичээд тэгээд тэр нь нэг сайн санаанд нь хүрэхгүй ч юм уу. Тэгээд жоох урам хугарчаад тэгээд ер нь за болидоо ер нь нэг сонингийн газар нэг ганц хоёр тий нийтлэл бичээл ингээл ер нь ингээд байдоо гэд яг тухайн үед шантарчаад байж захта радиогоор Стивен Кинг өөрийнх нь түүхийг ярьж байгааг сонссон юм байна л та. Тэгээд Стивен Кинг юу гэж ярьж ирсэн гэхээр бас яг адилхан Matthew Dix шиг ингээд роман бичээд янз бүрийн номоо бичээд шантраад ингээд бүр ингээд байхгүй болоод нэг романо баг бичиж дуусгах чинь гоо хогийн савндаа ингээд хайцсан байсан чинь Стивен Кингийн эхнэр нь хогийн савнаас олж аваад ингээд уншаад чамд ирээдүй байна. Чамд ингээд болж ий чи ингээд яаж юм те. Бити шантраа энийг ингээд өршүүлээд бичээ гэ. Тэгээд тэр романа Стивен Кинг бичиж дуусгаад тэгээд нөгөө хэвлэх хүн олдохгүй. Тэгээд хэвлэх хүн ингээд янз бүрийн хүн рүү ингээд явуулаад янз бүрийн publisher руу явуулаад хэвлэлийн газар руу явуулаад ерөөсөө үр дүн олохгүй ингээд байж гад нэг өдөр Стивен Кинг бас яг баг сургуулийн багш байсан юм байлээ. Тэгээд багшлаад байжсэн чи утас дуураад хэвлэлийн компани тантай гэрээ хийя те гэдэг ийм баяртай мэдээг сонссон гэдэг ийм түүхээ ярьжсэн чинь Matthew Dix яг адилхан өөрөө яг баг сургуулийн багш бас ингээд зохиолч болох гээд ингээд бүртгүүлээд явж байгаа. Яг адилхан зохиол бичээ талаас нь хайцсан. Яг ингээд адилхан түүхийг сонсонгуудаа энэ Стивен Кинг чи миний тухай яриад байна шүү дээ. Бид хоёр яг адилхан яг хувь зайтай байсан юм байна шүү дээ. Би яагаад одоо болох гэж те. Би одоо болж болохгүй юм байна ингээд хийж байгаа ажлаа цаашаа өргөжүүлэх юм байна гэд яг адилхан ингээд нөгөө юугаа бичижсэн романа бичээд дуусгаад тэгээ тэрнээс хойш нэг 2-3 жилийн дараа ч юм уу те хэвлэлийн компанид гэрээ хийж чадсан гэдэг түүхийг ингээд хуваалцсан байгаа. Бидний амьдралд юм ерөөс оройтсон гэж юм байдгүй. Бас бид нэ шантарч болохгүй ямар нэг юм эхлүүлэхэд те үр дүн яг ингээд нэг дардан зам шиг ингээд байдгүй. Дандаа ингээд дээшээ доошоо гэж явж байдаг. Тэгэхээр удаандаа дээшээ доошоо ингэж явж гаад дээшээгээ ингээд үр дүн удаандаа гарч ирдэг. Тийм болохоор
хийж байгаа юм а ямар ялангуяа creative хүмүүс те ном бичдэг ч хүмүүс ч юм уу эсвэл YouTuber юу гэдэг одоо зохиол бичдэг, кино хийдэг тийм бүтээлч улсууд шантарч болохгүй хамгийн гол хийж байгаа бити орхиорой гэсэн санааг те энэ бүлгээрээ зөвлөсөн байгаа. Би энэ бүлгийг уншаад ололт амжилтууд те дандаа дардан зам шиг байдгүй байна те ингээд үр дүн шууд ингээд гараад ирдгүй байна гэдгийг улам ихээр ойлгож авсан. Тийм болохоор хийж байгаа юм дандаа тууштай хандна гэж боддог болсон. Угаасаа тууштай ханддаг. Тэгээд энэ надад маш их урам зориг өгсөн бүлэг байгаа. За энэ номны 3 дугаар хэсэг нь тусламж. Chapter 13 дугаар бүлэгт Find Your People гэж ийм бүлэг байгаа. Тэгээд энэ дээр юу гардаг гэхээр хэрв та ямар нэгэн creative ажил хийдэг те ямар нэгэн бүтээлч хүн бол танд тусалж таныг ингээ үнэн голоосоо дэмждэг хүмүүсээр ингээ хүрээлэлээ бүрдүүлээрэ гэсэн санааг өгсөн. Яагаад тэгэхээр хүмүүс бид нэр ингээ ямар нэг юм хий гэж бодвол яваад зориг хүрэхгүй ч юм уу яаж хийхээ мэдгүй те эсвэл ямар нэгэн шалтгаанаар ингээ хий гэж бодсон ингээ юм а хийдэггүй ингээ яваад. Тийм үед таныг яг ингээд дэмждэг, таныг ойлгодог, танд ингээд үнэн сэтгэлээсээ тусалдаг хүмүүс тус болно гэсэн санааг энэ бүлэгтээ ингээд гаргаж өгсөн байгаа. Тэгээд хэрв та ямар нэгэн одоо бүтээлч сэтгэлгээтэй, бүтээлч хүн бол тэг creative хүн бол танд атаархдаггүй, таныг үнэн голоосоо ойлгодог, таныг хайрлж хүндэлдэг, танд үнэхээр тус болдог хүмүүсээр одоо найз нөхөд гэр бүлийнхэн юу гэдэг те өөр хүмүүсээр mentorship юу гэдэг. Тийм хүмүүсээр хүрээгээ бүрдүүлээрэ гэсэн санааг ингээд өгсөн. Тэгээд энэ бүлгийг уншаад би вау гэж бодсон. Тэгээ яагаад тэгэхээр би бас өөр нэг ном уншиж байгаа. Accountability Body гэж уншсан. Тэгсэн чи яг энэ номонд бас яг accountability body олоорой гэх. Тэр нь болохоор найдвартай найзаа олоорой гэсэн санаа. Би тэрийг ашиглаж үзсэн өөрийнхөө найзтайгаа. Би өөрийгөө тийм мотивацлаад би өөрөө хийх гэж байгаа юм хийхийн тулд өөрийгөө өөртөө урам зориг өгөхийн тулд 7 хоног болгон найз руугаа имэйл бичдэг гэсэн. Бүтэн сайнны орой би энэ 7 хоног ямар ажил хийсэн, дараагийн 7 хоногт ямар ажлууд ингээд хийхийг хүсэж гин гэдэг юм аа ингээд бичээд мэйлээр явуулчихсан. За тэгээд энэ нь ямар учиртай юм бэ гэхээр би тэр хүн рүү мэйл явуулсан. Би ингээд тэр хүнд баг амлалт өгсөн. Тэгээд ингээд амлалт өгсөн учраас миний хийх одоо тэр магадлал нь ингээд автоматар өснө гэсэн. Одоо өөрийгөө мотивацлж өөрийгөө хуцалж гин гэсэн үг шүү дээ. Тэр хүний тусламжтайгаар ямар нэгэн үед те ингээд мотивац хэрэгтэй ч юм уу өөрийгөө жоохон хурцлмаа санагдчихвэл яг энэ аргыг ашиглах юм бол зүгээр юм байл шүү. За энэ номны 3 дугаар хэсгийн 15 дугаар бүлэгт Party Often. Энэ дээр биднэрт Matthew Dicks юу гэж хэлхийг оролцсон бэ гэхээр хэрв та ямар нэгэн амжилтанд хүрсэн бол те томч бай, жижигч бай, юу ч байсан те яг тухайн үед нь өөртөө урам зориг өгч өөрийгөө хайрлж те тэмдэглэж сураад найз нөхдөдөө эцэг эхтэйгээ ах дүү нартайгаа гэр бүлтэйгээ хүмүүс бид нар ингээд жижигхэн тэр нэг амжилтуудыг тэмдэглэхгүйгээр заавал дараа нь ингээд том юм хийх гэдэг. Тэгээд хэзээ нэгэн цагт тэмдэглэндээ, хэзээ нэгэн цагт хийндээ гэд явсаар байжгаад ихэнхдээ оройтсон байдгаа гэсэн санааг бид нэр энэ бүлгээр ингээд өгсөн байгаа. Тэгээд миний бодлоор бас ер нь бол бид нэр өөрийгөө тэ өөртөө урам өгч өөрийгөө хуцаж өөрийгөө дахиж цэнгэлж явах хэрэгтэй юм тий. Баярлж тий ингээд ямар нэг юм бүтээсэн бол ямар нэг амжилтанд хүрсэн бол тэрийгэ тэмдэглэж баярлж явах хэрэгтэй байлээ шүү. За энэ номны 4 дугаар хэсэг болохоор Living the Life амьдр 21 дугаар бүлэг дээр нь Eat a Lot гэж бичсэн байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр айгүй сонирхолтой бүлэг. Dix нэг удаа эхнэрийнхээ найзтайгаа өөрийнх нь тухай ярьж байгааг сонссон юм байна л да. Эхнэр нь найзтайгаа юу гэж ярьж ирсэн гэхээр манай энэ хүн ингээд заавал болдвол юунда чихэндээ ингээд чихвчтэй явж байгаа юм аа. Ингээд байнгын ямар нэг юм сонсоод ингээд явж идэг. Тэгээд заримдаа ингээд би ярангуут намайг ингээд сонсдгоо ингээд айгүй хэцүү дээ ингээл над чихвч аамаа гэж нэг юм ярьдаг. Айгүй тэр нь айгүй төвхтэй байдаг. Гэхдээ ингэснээрээ бидний амьдрал оронгоор өөрчлөгдсөн гэж ярьсан байна. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр Matthew Dix-ийн хэлж байгаагаар бол өөрийнх нь storytelling, зохиолын санаа, янз бүрийн бизнесийн санаа, тэгээ stand-up comedy-гийн санаа, янз бүрийн screenwriting, тэгээ янз бүр юу гэдэг энэ бүх санаа, энэ бүх сэдлүүд ерөөсөл тэр хүний шин юм сурах, шин юм мэдэж авах гэсэн сонирхлоос гарч ирсэн санаа, гарч ирсэн одоо бүтээгдэхүүн юм аа. Тэгээд энэ хэсэгтээ бас polymath хүмүүсийн зах зохиос нь дурдсан байдаг. Polymath хүмүүс ямар хүмүүс байдаг гэхээр маш өргөн мэдлэгтэй, тэгээд маш гүнзгий өргөн төрөл төрлийн мэдлэгтэй усуудыг polymath хүмүүс гэдэг. Тэгээд дэлхийн 5 топ компани одоо үүсгэн байгуулагч дандаа polymath хүмүүс байдаг. Bill Gates, Steve Jobs, Warren Buffett, Larry Page, Jeff Bezos гэдэг янз бүрийн хүмүүс.
бүгдээрээ полимат хүмүүс байдаг. Тэгээд энэнгүүрээ бид нэрт юу хэлхийг хүссэн бэ гэхээр ерөөсөө хүн ерөөсөө сурж дуустдаггүй тий. Хүн бол lifelong learner байх хэрэгтэй. Тэгээд шинэ юмыг дандаа эрж хайж бай тий. Шинэ юм сонирхолтой бай, open minded бай, шинэ юм сурж бай. Тэгээд ер нь бол хүн ерөөсөө сурхаа болохоор л тэгээд ерөөсөө тэгээд ухдаг гэдэг тийм үг үүдэг тий. За тэгээд сүүлийн бүлэг you can't change unless you change. Хүмүүс ихвчлэн Matthew Dix-ээс асуудаг гэнэ. Та яаж ийм их юм нэг дор ангиулж чаддсан бэ те? Ямар нэгэн надад таарсан тийм нэг арга зааж өгөөч гэж те зөвлөгөө өгөөч гэж асуудаг гэнэ. Тэнгүүт хүмүүстэй мэдээж туслахыг бодно, мэдээж янз бүрийн зөвлөгөө өгнө ингэдэг. Тэгээ ер нь ихэнхдээ Matthew Dix-ийн хүмүүст өгдөг зөвлөгөө нь тэр хүмүүсийн амьдралын дадал зуршлыг маш хүчтэйгээр өөрчлөх тийм зөвлөгөөнд өгдөг гинэ. Тэгэнгүүт хүмүүс яадаг гэхээр мэдээж дассан зуршлаа, дассан дадлаа ингэ өөрчлөхгүй гэл ингээл хайчдаг. За ер нь цаг байхгүй юм байна гэл. Тэгээд Matthew Dix хэлж байгаа хэрв танд цаг хэмнэх цаг байхгүй бол яаж цаг хэмж үр бүтээлтэй амьдрах юм бэ гэж асуудаг. Тэгээд тэр нь надад айгүй сэтгэл хөдлөсөн. Тэгээ тийм болохоор бид нэр хэрв ямар нэг юм өөрчлөе, те ямар нэг амьдралынхаа өөрийнхөө зуршлыг өөрчлөе, дадлыг өөрчлөе гэж бодох юм бол эхлээд бид нэр өөрсдөө өөрчлөгдөх ёстой юм байна. Тэгээ өөрсдөө өөрчлөгдөж дараа нь зуршил дадлаа өөрчлөх юм байна гэдэг санааг энэ бүлгээрээ биднэрт дамжуулахыг оролцсон байна. За тэгээд энэ номыг уншсанаар миний амьдралд бол маш гой өөрчлөлүүд гарсан байгаа. 3 зүйлийг би өөрийнхөө үр бүтээлтэй байдалд ашигласан байгаа. Нэгдүгээрт нь би календар хөтөлцөрсөн байгаа. Би 2025 оны том календар ингээд хэвлээд гаргацсан. Тэгээд тэрэн дээр би өдөр болгон тэр өдөртөө юу хийсэн гэдгийг бичдэг. Тэр нь бол маш үр бүтээлтэй надад. Тэгээд хоёрдугаарт нь болонгууд би үдийн цайнаараа ажлынхантайгаа явж хоол идэхэ болсон. Цаг 30 минут зүгээр ингээд хайрын цаг. Тэгээ хайрын цаг тэнгуутаа би тэгээд тэрний оронд галс хоолоо идчихэнгуутаа үдийнхаа цайнаар явж бэлтгэлээ хийдэг болсон байгаа. Маш үр бүтээлтэй. Богонд явж байхдаа тэгээ ажил руугаа очихлоо ном уншдаг болсон байгаа. Тэгээд тэрний хүчээр би жил 12 ном уншина гэсэн зорилгоо давуулан биелүүлж 17-8 ном уншсан байгаа. Тэгээд ийм гой өөрчлөлтүүд, ийм гой үр бүтээлтэй гой техник аргуудыг ингээд энэ номноос гаргаж өөрийнхөө амьдралд ашиглаж болдгийм байна. Жохон ч гэсэн үр бүтээлтэй юм байвал энэ номноос гаргаад ашиглаж болох юм байлээ шүү те. Ингээд энэ номыг авч уншаарай. Би Монгол дээр гарсныг бол мэддэггүй. Тэгээд энэ номыг англи дээр уншсан. Надад одоо энэ байна. Someday is today гэдэг энэ хүртэл хамт байсан та бүхэнтэй баярлалаа. Ингээд дараагийнхаа видеогоор та бүхэндээ мөнгөний сэтгэл зүй, мөнгөний тухай гоё видео хөрөх болно. Ингээд дараа уулзтаа баяртай.